Оройн мэдрэг үзэгчтэй эрүүл амьдрал цэцгийн нэвтрүүлэг үзэгч та бүхэн шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Цахиур төмөр компани эмч Бүрөвч урагт оролцож байна. Оройн мэдрэг танд. Танд ч гэсэн үзэгчтэй оройн мэдрэг хүргье. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү их зориулагдах гэдэг тийм. Жирэмсэн үед ер нь бол одоо бөөр шээс дамжуулах замын асуудал ер нь нэлээд үүсэт идэг шүү дээ тийм мэдээж нөгөө ураг томрохын хэрээрч гэдэг юм уу тийм. Яг нөгөө ихэн үед бөөр илүү одоо өвддөг ингээд иймэрхүү асуудлууд айгүйх байгаад идэг шүү дээ. Энэ асуудалтай холбоотой өнөөдрийн бид хоёрын ярилцлага бас чиглэх юм байна. Тэгээ хамгийн ихэнд одоо та яг ямар асуудлаас болж энэ одоо бөөрийн дасагны энэ өвчлүүд үүсэт идэг юм бэ гэдэг талаас нь үзэгчдэд тайлбарлаж өгөхгүй юу? За тэгэхээр жирэмсэн үеийн бөөр шээс дамжуулах замын эмгэг гэх бүр тодорхойлттой байх нь шүү дээ тийм. Тэгэхээр жирэмсэнгүүдийн дунд нэлээд дийлэнхтэй тохиолддог. За жирэмсэн үед бол маш олон төрлийн өвчлүүд дийлэнхтэй тохиолддог. Жирэмснээс үүдэлтэй. За тэгэхээр энэ дотроо болвол бөөр шээс дамжуулах замын эмгэг нь болвол чаашлаад тухайн эмэгтэйг дутуу төрөх. Тэ зулбах. За бүр чаашлаад амь насанд ч хүртэл их ургийн амь насанд ч хүртэл занал хилдэг. Тэгэхээр энэ өвчлөл маань өөрөө одоо дэлхийн нийтэд гарсан судалгаагаас 10 эмэгтэй тутмын нэгт байна гэж үздэг. За тэгэхээр ялангуяа монголчуудын дунд яадаг вэ гэхээр бөөр шээс дамжуулах замын эмгэг маш их байдаг. Одоо цэститээр тусаж үзээгүй эмэгтэй байдаг шүү дээ тийм. Тэгэхээр 5 эмэгтэй тутмын нэг нь бөөр шээс дамжуулах замын архаг өвчлөлтөө гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр энэ маань яаж ийнэ гэхээр яг жирэмсний тэр эмзэг үеүүдэд маш их шалтгааныг бий болгодог байх нь байна. За үндсэн шалтгаан маань юу байдаг вэ гэхээр ердөөсөө шалтгааны маань үндс нь бол тухайн эмэгтэй өөрөө бөөр шээс дамжуулах замын эмгэгтэй байгаа бол суурь өвчтэй байгаа бол шалтгааны маань их хэсгийг эзэлдэг байна. Нэгсэндээ өмнө олон дахин цэститээр тусаад байсан бөөр өвдөд идэг бол та жирэмсэлчих юм бол тэр чинь айлга болохгүй. Бүр их асуудал байна. За хоёрдугаар дахь том шалтгааны хувьд гэхээр үтгээний үрвсэлтэй байдаг. Энэ маань яг жирэмсэн үеийн бөөр шээс дамжуулах замын өвчлөлийг үүсгэж бас болдгоо. Бөөр өвдөд ингээд яваад байгаа эмэгтэйчүүд маш илбэг байдаг шүү дээ тий. Бөөр юм шиг ингээд ерөөсөө арнуруу ууцруул өвдөдөх ингээд яваад идэх хүмүүс айгүйх байгаад идэх шүү дээ. Илбэгч тааралдаад идэх тий. За тэгэхээр жирэмсэн үед яадаг вэ гэхээр хэд хэдэн шалтгаанаар бөөр өвддөг. За ингээд гид зэлээж гэж бодъё тий. Энэ дотор маань ураг байгаа шүү. Ууртай энэ дэ хөхийн зурж байна. За тэгэхээр энэ жирэмсэн үед бөөр шээс дамжуулах замын үрвсэл үүсгэх хэд хэдэн физиологийн хүчин зүйл гэдэг юм бий болдог. За нэгдүгээрт яадаг вэ гэхээр тухайн ураг томрохын хэрээр бөөрөө шахнаа. Дотор шахнууд угаасаа ингээд шахагдаж байгаа шүү дээ тий. Бөөрөө шахаад идэг. За ингээд бөөрөө шахаад ангууд яадаг вэ гэхээр нөгөө бөөр маань одоо цусны байнгын ингээд эргэлттэй байх хэвээр маань эргэлт маань саарч эхэлдэг. Тэнгүүд тэр саарсан хэсэгт маань нян уржих таатаа нөхцөл бий болгож өгдөг. За хоёрдугаарт энэ ураг томрохын хэрээр яадаг вэ гэхээр гадагшаа гарч байгаа шээсний сүм маань угаасаа 3-4 см байгаа энэ шээсний сүм маань богиносож ирдэг. Одоо энэ шийлүүрийн хэсэг маань одоо энэ хэсэг бөөр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань богиносож ирдэг. Тэгэхээр энэ давсган дотор байгаа нян бөөр рүү орох амархан болтгоо. Одоо энэ шээсний замын одоо дарагдал бий болдог байна шүү дээ тий. Болдог. За хоёрдугаарт яадаг вэ гэхээр одоо энэ одоо эстроген болон прогестерон дааврын нөлөөвөөр үтгээний орчин маань өөрчлөгддөг. За энээс үүдэлтэй үтгээний орчинд маань нян ихээр үржинэ. За үүнээс үүдэлтэй тэр үтгийн дагаа нянгууд маань бөөрлөгөө бас орчдөг. За энэс үүдэлтэй үтгээний үрвслээс үүдэлтэй бөөр шээс дамжуулах замын өвчлөлт улам илүү эмзэг болно. За энэ 3 хүчин зүйл болж идэг. За энэ хүчин зүйлүүдээс үүдэлтэй ерөнхийдөө бол маш олон хүчин зүйл байгаа ч гэсэн дамгаалж байгаа нэг. За энэс үүдэлтэй тухайн эмэгтэйгийн маань бөөр дарагддаг. Ялангуяа баруун бөөрөнд өвчлөл ихээр үүсдэг. Яагаад вэ гэхээр
хүүхэд умаа ерөөхдөө баруун тишийг хэлбэлсэн байралтай байждаг. Тэгэхээр бидний яг баруун бөөрөнд асуудал үүсгэж шүү дээ. За яа энд бол энэ баруун бөөр маань угаасаа доошоо байралтай. Яагаад тэгэхээр дээрээс нь элэг шахаж байралтай учраас доошоо байралтай. Тэгэхээр энэ хідэн хүчин зүйлүүд нэмж орж ирээд баруун бөөрөнд үрвэсэл үүсдэг. За тэгэхээр бөөрийн үрвэслийн маань одоо үрвэсэл явагдаж эхлэхэд тухайн хүнд хэд хэдэн шинж тэмдэг өгнө. За шинж тэмдэг. За яг үгүй жирэмсэн үед бол тэгэл дархлаа унах мунах түмэн шалтгаан байдаг л да. Гэхдээ энэ дотроос энэ гурав чухал. За энэ дотроос шинж тэмдэг нь яадаг вэ гэхээр шээсний өнгө үнэр өөрчлөгддөг. Шээсний өнгө үнэр өөрчлөгдөнө. Нөгөө жирэмсэн үед чинь нөгөө хэд хэдэн удаагийн бас давталтаар нөгөө нэг шээсний ариун чанар бактери энэ төр үзээд идэх шүү дээ шинжилгээгээр. Тий. Тэгэхээр нөгөө хяналтын үзлгүүдтэй л орох нь хамгийн чухал юм л да тий. За өнгө үнэр өөрчлөгдөнө. За ууц нуруугаар өвдөнө. Ууц нуруугаар өвдөнө. За тэнгууд нөгөө ууц нуруугаар өвдөд ахыг хүмүүс яддаг нуруу өвдөд байгаа юм бол үж их бодоод андуураад их яваад идэг шүү. Тэгэхээр энэ ууц нуруугаар өвдөд байгаагийн шалтгааны явахаар өөрөө одоо бөөр маань нурууны 12 дугаар нугуулмаас бүсэлхийн одоо 3 4-ийн хооронд байрлаж идэг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө энэ ар хандаа нуруу одоо их биеийнхээ арт халтанд гялтан хальсаар хүрээлэгдэж байрладаг энэ эрхтэн маань өөрөө яг өвдөд эхлэхээрээ тухайн хавийнхаа мэдрэлийн ширхгийг нь чочроод байдаг. Тэгэхээр нурууны өвдөлт ч юм уу, бөөрийн өвдөлт ч юм уу аль нь ч мэддэг жоохон ялгагдах байдаг. Тэгэхээр энийг оншилж байгаа үндсэн шалтгаан юу вэ гэхээр ердөөсөө энэ шээсний шинжилгээ гэдэг зүйл байдаг шүү. Ялхан оншилгоо. За ууц нуруугаар өвдөх. За эндээсээ шалтгаалаад өглөөдөө хавгнах, артерийн даралт ихсэх энэ төр гээд зөөрөд байдаг шүү. Энэ артерийн даралт ихсэх нь хожим үеийн манс таталтыг бий болгож өгдөг учраас маш аюултай. За энэ хавгнах гэдэг зөөр байдаг. За энэ хавгнах нь эцсийн шатанда хүүхдэд очиж байгаа эрдэс тижээлийг энэ одоо энэ урагт очиж байгаа эрдэс тижээлийг хязгаарлах артерийн даралт ихсэж энэ хавгнах зэрэг нь. Тэгэхээр явандаа хүүхэд тижээлийн хомсдолтой дутуу төрөх, баг жинтэй төрөх энэ гэсэн аюулуудыг бий болгодог учраас та жирэмслэх гэж байгаа бол нэгдүгээрт энэ бөөршөөс дамжуулах замын эмгээг эмчлэх хэрэгтэй. За хоёрдугаар энэ үтрэний үрвэслийг эмчлэх хэрэгтэй байх нь. За одоо яах вэ? Тэгээд нэгэн жирэмсэлсэн болвол бөөршөөс дамжуулах замын эмгээгтэй буюу би байнгын цэцтэй төвдөд байдаг, бөөр өвдөд байдаг гэдгийг бол хяналтын эмчтэй хэлээд тогтмол энийг хянах шаардлагатай. Үтрэний үрвэсэлтэй гэж үзэж байгаа бол энийг бас эмчтэй хэлээд байнгын тогтмол хянах шаардлагатай байх нь байна. Хэрвээ жирэмслэхээр бол эдгээр асуудлуудыг эртнээс одоо эмчилж ангааж явах хэрэгтэй байна. За онцлогооны хувьд бол мэдээж шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. Шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. За тэгэхээр биохимийн шинжилгээнд дээр бол яах вэ гэхээр бөөрийн үйл ажиллагаагаа үзүүлэх шаардлагатай байх нь байна. За энээсээ шалтгаалаад шээсний шинжилгээ чинь бактеритай гараад өөрчлөлттэй байх юм бол эмч антибиотик сунгахын тулд бактериологийн шинжилгээ хийлгээрэй гэд бактериолог хэлгэн. За энэ бактериолог нь ямар ач холбогдолтой вэ гэхээр тэр бөөрийн үрвэсэл үүсгэж байгаа тэр нянг маань олж тогтоогоод тэрэнд яг тохирсон антибиотикийг уулгах шаардлагатай байна шүү дээ, тий. За дээрээс нь эхо шинжилгээгээр байнгын бөөрийн үйл ажиллагаагаа үзүүлээд явах хэрэгтэй. За энд бол мэдээж жирэмсэн эмэгтэй хяналтанд орсон бол энийг цаашаа явуулж байна. За хяналтын эмч болвол за чиний бөөр өвдөх гээд байх шиг байна. Бөөрийн эмчд үзүүлэх нь бөөрийн эмч энэ хэдийг бичиж өгнө. Тэгээд гарсан харинаас нь цаашаа эмчилгээгээ хийгээ явчихдаг. За тэгэхээр эмчилгээний хувьд бол жоох нэг тутмаг асуудал бий болдог. Хэд хэдэн яг зөв. Ердөөсөө тийм асуудал болдог. Жирэмсэн үед урагт аюултай учраас дурын антибиотикийг уулгах боломжгүй. Тэгэхээр урагт аюулгүй антибиотикийг эмч сонгож авдаг. За тэгээд нэг урагт аюулгүй антибиотикийг сонгож авахаар яадаг вэ гэхээр тухайн антибиотикт нөгөө нөлөөлөл багтаа байснаас үүдэлтэй байн сэдрээл яваад байдаг. Зөв. Сэдрээл. Нөө эдгэрх юу нь уртсаад ч юм уу те бас нэг бүрэн гүйцэд бас нэг эмчилгээ болчихгүй ч юм уу те нэг иймэрхүү асуудал байгаад байдаг гэж ойлголоо. Тэгэхээр эмэгтэй хүн өөрөөсөө шалтгааллах зарим зүйлсийг хийх шаардлагатай байна шүү дээ, тийм. Өөрөөсөө шалтгааллах зарим зүйлсийг.
Тэгэхээр эмч бөөрийн эмч бол янз бүрийн одоо зөвлөмжийг өгнө. За хэвтрийн дийлэн байраа. Тэ? Яагаад гэвэл хоёлаа артерийн даралтай хэсгэж бөөрөө улам өвдөхгүй байх нь. Яагаад гэвэл артерийн даралт үүсгэх нь нэг талаараа энийг юу өвтгөхөд үүсгээд байгаа юм шиг боловч тэ одоо бөөрийн өвчлөлийн үед үүсээд байгаа юм шиг боловч цаашлаад юу болдог вэ гэхээр энэ артерийн даралт гэдэг нь урагт аюултай байдаг учраас хэвтрийн дэглэм байна. Доороосоо битгий да битгий босоо ажил хий тэ ингээд хид хидэн зөвлөмжийг хэлдэг. Тэгэхээр тэрийг ягштал дагах шаардлагатай. Ягштал сайн дарах шаардлагатай. Энэ нь ердөөсөө тухайн эмч нэг өөртөө зориулаад хэлж байгаа зүйл биш. Энэ ердөөсөө та эрүүл сарвал төрөхл ач холбогдолтой байх нь байхгүй юу. Тэгэхээр эрүүл сарвал буюу хоёр яс хоорондоо сална гэдэг чинь айгүй том юм шүү дээ тий. Тэгэхээр энэс үүдэлтэй. Тэгэхээр жирэмсэн ээжээс бол ердөөсөө хийх юм нь юу вэ гэхээр ердөөсөө тэр хэвтрийн эмчийнхаа заасан зааврыг хэрэглэхээс гадна хоол болон хөдөлгөөн дээр анхаарах хэрэгтэй. Манайхаа одоо жирэмслэхээр яадаг вэ гэхээр цондгор хүн юу ч ийцэн яадаг гэдэг байхгүй. Болохгүй шүү дээ. Ердөөсөө тэр хитрхээ их одоо тэр таргалалт гэдэг зүйл чинь өөрөө одоо тэр нэг ураг наанаас нь шахаж ядчихад чинь хажуугаар нь дахиад өөхөн мас нэмээд тэр бүүрэнд ачаал үүсгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр аюул сайн харах хэрэгтэй. Анханасаа хоол одоо өөрийн цогцтой хоол ундыг идэх хэрэгтэй. Тэгэхээр манайх ингээд аюул ингэдэг юм. Яана би жирэмсэн дугуйсаа хоёр хүний хоол идэх байгаа юм чинь гэдэг байхгүй юу. Үгүй ээ. Ердөөсөө тэр нэг сүүл нэг эмнэлгийн нэг рил яваад байсан. Жирэмсэн ээжийн тэр нөгөө цуснаас нь хүүхэд өсөж чинь гэсэн чинь ихсэн нэг хоо шүү гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр шүүж байгаа хоолыг нь харах юм бол аюу сонирхолтой болоо шүү дээ. Авокадо байсан чи авокадог нь аваад тэгээ витамин байсан чи витаминуудыг нь аваад байгаа байхгүй. Д байсан чи Д-г нь аваад. Тэгэхээр хүүхдийн тэр хоол гэдэг юм чинь таны тэр идээд байгаа бүргэр тэр гурил тэр орох чинь бол онц шээ. Яг өлсөд байгаа бол та өөртөө шаардлагатай эрдэс витаминыг нөхөх нь хамгийн ач холбогдолтой чухал зүйл юм аа. Тэгэхээр тэр өлсөх гэдэг ойлголт чинь хайрцангуй багасдаг байхгүй юу? За ингээд нөгөө хөдөлгөөн. За жирэмсэн хүн хөдөлгөөн хийж болохгүй гэсэн. Одоо хаанасаа ч тийм болоод сонсчтой юм битггүй. Бүр яг нам байдаг уу тий? Нам байгаад байдаг. Тэгэхээр энэ хөдөлгөөн гэдэг юм дотроо та өөртөө таарсан йогод одоо жирэмсний йог могор аюул тий. Хөдөлгөөн гэдэг юм чинь аач удаан хэмнэлтэй. Гэхдээ тогтмол үйл ажиллагааг бол хэлдэг. Тэгээ ялангуяа тонусгүй байх юм бол та тонус моностой хийж байгаа хөдөлгөөн хийхтэй гэж болохгүй. Тонус монос багтаа байгаа бол өөртөө тохирсон хөдөлгөөнд хийхтэй. Хөдөлгөөн йог энэ чинь бол бүр тонусыг бууруулж байгаа шүү дээ. Тэгэхээр бас энийг бас сайн ялгаж ойлгох нь байна. Ялгаж ойлгох шаардлагатай байх нь байна. За эмчилгээний хувьд бол би хэлсэн те ерөнхийдөө бол нөгөө антибиотик эмчилгээ сонгож авъя. Одоо энэний тэрэг гээд явчингууд яадаг вэ гэхээр жирэмсэн үед бол нөгөө сонголтын хувьд бол хязгаарлалт байх нь нөгөө урагт нөлөөлөх гэдэг нөлөөллөөс үүрэг тийм хязгаарлалт мэлээдэг. Тэгэхээр эмч нар яадаг вэ гэхээр ердөөсөө эмчилгээ урагт аюулгүй эм бэлтгэл сонгохоосоо гадна одоо та бүрний өвчтэй байгаад эмчтэр очсон чинь танд антибиотик сонгож өгч байгаа байхгүй юу? Тэгээ урагт аюулгүй байх нь шүү дээ. Энэ өөртөө за надад нэг юм тохиолдолд ирж ирсэн юу яасан гэдэг нэг жирэмсэн байж байгаа бүр өвдөд исэн чинь яг антибиотик ууцсан гэж ирж ирсэн байхгүй юу? Тэгээ яагаад энийг ууж байгаа юм бэ чи гэсэн чинь ээж өвдөхөр уучдээ гэж аахгүй. Тэгэж өвдсөй болохгүй. Яагаад тэгэхээр та жирэмсэн гэдэг бол маш хэмцээгүй. Та өөрийгөө бодохоос гадна урагт нөлөөлөх хэрэгтэй. Ураг гэдэг бол дөнгөж эргэтэн системийг бий болж байгаа. Тэнд алдаа бадаг гарчих юм бол та насан туршдаа зовно шүү дээ. Хөлтлүүр харна гэж тий. Тэгэхээр насан туршдаа зовно. Тийм учраас заавал эмчийн зөвлөмжөөр энэ хэсгийг авч хэрэглээрээ. Мэдээж нэг хүний бие онцлог өөр учраас нэг хүн таардаг антибиотик нөгөө хүнд бас таарна гэсэн ойлголт байхгүй шүү. Үгүй бүр жирэмсэн хэрэглэж огт болохгүй гэдэг антибиотик байгаа. Тэрийг нь очиод хэрэглэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр ердөөсөө тэгж болохгүй. Тэгэхээр эмч бол яг сонгоод танд зөв зүйлээ заа. За энэ дээр нэмэлт эмчилгээнд бол байгаа. Хайртайдын даралт болгох тий одоо шээс хөө, хаван хөө энэ төр гэсэн эмчилгээнүүдийг бол эмч зөвлөдөг. За түүнээсээ гадна ургамлын эмийг зөвлөж гэдэг. Ургамал. Яг жирэмсэн үед бол өөрөө их эмзэг үе учраас
тухайн хүн өөрөө ингээд сонгоод ингээд бүтээгдэхүүн уuna гэдэг бол хэцүү л дээ. Ягаад гэвэл дурын бүтээгдэхүүн хэрэглэдэг эцэст нь урагт нь ямар нөлөөтэй ч юм блэ гэдгийг хүн өөрөө тооцоолж мэдэх боломжгүй. Тэрийг аль хэзээ эрүүл мэндийн одоо тий маш олон судалгаа хэвлэлүүд хийгээд ингээд судлаад гаргацсан байгаа байхгүй. Тэгэхээр таны уугч байгаа эм бэлтгэлчин жирэмсэн үед авч хэрэглэж байгаа таны эм бэлтгэлчин судалгаатай юу? Хэр чанартай юу? Тий оруулж ирдэг компаниас нь хэр чанарын болохоор яг жирэмсэн дуун гэдэг заалт байна уу? Зэргийг нь олж харах хэрэгтэй. Тийм учраас тэр нь таны одоо их болон урагт одоо ингээд эрүүл одоо төрөх үндсэн одоо үндэс байх нь шүү дээ тий. За ингээд ургамлын эмийг зөвлөдгөө. За яагаад ургамлын эмийг зөвлөж ийнэ гэхээр антибиотик бол нэг 7-оос 10 хоног яваад дуусчдаг. Тэгтэл нөгөө ням маань өөр байгаад байгаа байхгүй. Тэнгүү дахин сэдрээд байгаа ингээд дахин сэдрээд. Тэгэхээр энэ нэг дахин сэдрэлийн яг имчилгээд явцсан үед нь сэдэрлийг нь дарах, дахин сэдрэхээ сэргийлэх тий дахилттай өвдөхөөс сэргийлэх, хожуу үеийн хүндрэлийг бууруулах, хожуу хүндрэлээ сэргийлэх зорилгоор ургамлыг санал болгодог эмчнэр. Тэгээ яагаад тэгээд ургамлыг санал болгож байгаа гэхээр ургамлын юм болгон сайн биш л дээ. Энэ юм дээр яг жирэмсэнд хэвлэмжсэн судалгаа нь байх хэрэгтэй. Тэгэхээр ургамлын юм нь бол яах вэ гэхээр жирэмсэн үед тогтмол ингээд удаан хугацаагаар уухад их олон урагт аюулгүй байх хэрэгтэй. Тогтмол уухад их олон урагт аюулгүй байх хэрэгтэй. Хоёр нэг ясандаа гаж нөлөөгүй байх хэрэгтэй байна шүү дээ тий. Гаж нөлөөгүй. За энийгээ дагаж яваад судалгаа хийсэн бол маш чухал. Гаж нөлөөгүй байх хэрэгтэй. За тэгэхээр энд бол бид нар цистон эмийг бол зөвлөдөг. За тэгэхээр нөгөө судалгаатай байх хэрэгтэй гэдэг гисэн шүү дээ тий. Тэгэхээр ургамлын эм болох ургамлын эм шүү дээ. Дотор нь орсон одоо найрлага болох өөр учраас тэрэнд ургамал уух хэрэгтэй гэхэл ургамал уугаад иж болохгүй тий. За тэгэхээр цистон эмийг зөвлөе. За цистон эм нь бол 100 эмэгтэйдэр хийгдсэн судалгаатай. За 100 эмэгтэйгээ болохоор ингээ 3 бүлэг хуваасан баггүй 3 бүлэг. За эхний бүлэгт нь болохоор дан цистон уулгасан. За хоёр дахь бүлэгт нь болохоор цистон эмэн дээр нэмэх нь антибиотик уулгацсан. Амгцлын 250 мг-аар уулгацсан. За гурав дахь бүлэгт нь болохоор цистон дээр нэмээд реналка гэдэг юм уулгацсан. Алкалайзер шүү дээ. Шийсний хүчрүүлтийг тогтворжуулах юм. За шийсний хүчрүүлтийг тогтворжуулж байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр хүн болгон одоо нэг амар халуун орчинд очичингуудаа даралт нэгсэд байж чаддгүй юм байхад бүр халуунд бүгчмдэд сайхан унтаад идэх хүн байдаг шүү дээ тий. Тэгтэл амар сэрүүхэн орчинд юу ханаад хүрээд идэх хэрнээсээ сэрүүхэн орчинд байгаад идэх хүн байдаг. Адилхан антибиотик бактери ч гэсэн адилхан. Хүчлэлтэй орчинд үрчхүү, хүчлэлттэй орчинд үрчхүү, шүлттэй орчинд үрчхүү гэдэг янз бүр байж идэг байхгүй юу. Тэгэхээр яг энэ хүний биеийн өөрийнх нь энэ одоо байгаа орчингийн тогтвортой барьдаг имийг бид нар алкалайзер буюу хүчилжүүлэлтийн эсрэг юм гэж хэлдэг. Энэ нь бол реналка. За ингээ 3 бүлэг туваалгаад уулахад яасан бэ гэхээр энд нөгөө шалгаруулалтанд орсон эмэгтэйчүүд нэгт бактериар шийдэг буюу бактериолог шийснээс нь одоо бактери хэмжээгээр илэрсэн уруу уцаар өвддөг хавантай тэгээд бүх шинж тэмдгүүд нь бүр цустай шийжсэн тийм эмэгтэй одоо тэгээ артерийн даралт хэсэлтийн эмэгтэйчүүдийг сонгож аваад 100 эмэгтэйг сонгож аваад яг юм 3 бүлэгт хуваагаад 30-30-аар нь хуваагаад ууж хэрэглэсэн. Тэгээд яг энэ дуухад бол хамгийн бага нь 13-7 хоногтой жирэмсэн. Тэгээ нөгөө хамгийн өндөр нь болохоор 37-7 хоногтой жирэмсэн байсан. Тэгээ энэс хоорондох 100 эмэгтэйг сонгож аваад уулгасан байгаа байхгүй. Тэгэхэд уулгахад яасан бэ гэхээр ерөөсө 3-7 хоног уухад тухайн зовир хэлсэн. Шийсний шинжилгээтэй бактерийн одоо бактеритай шийжсэн ээж нарын зовир 90% борсон. Тийм үр дүн гарсан байгаа байхгүй. Тэгээд дараад нь төрсний дараах хүүхдийг 1 жил хүртэлх хугацаанд дагаж судлахад ямар нэгэн гаж нөлөө илэрхийлгүй гэсэн судалгааны үр дүн гарсан мэт. Тэгэхээр ер нь бол яг манай багш хэлжсэн л да манай эмийн багш хэлжсэн. Ер нь ямар нэгэн юм эмийн судалгаа хийхэд ядуу бүрэн орнд очиод хийчих боломжтой. За гэхдээ хоёрдугаарт бол яг нэгт эрүүл мэндийн байгууллагаас хэд хэдэн судалгаан дээр маш их хатуу тавилт хяналт тавьдаг. За энэ дотроос хүүхдийнхээ маш их тавьдаг.
За хоёрдугаар гэхдээ л энийг бас мөнгө өгөөд авчих боломжтой. Хамгийн ердөөсөө мөнгө өгсөн байлаач ердөөсөө гаргаж өгдөгөө зөвшөөрлөө гэхээр ургийнх байдаг. Ураг дээр жирэмсэн ураг дээр хийдэг судалгаануудыг бол байдгүй. Энэ бол өмнө нь ингээ хархан дээр одоо нэгэст дээр хархан дээр за тэгээд туулгаан дээр гэдэг маш олон амьтад дээр хийгдэд аюулгүй тогтоогдсон дор хаяж 10 удаагийн юм эмнэлзэн судалгаанаас одоо лабораторийн судалгаанаас зөвшөөрөл өгдөгөө. Ялангуяа жирийн хүн дээр хийгдсэн судалгаанууд маш одоо үр дүнтэй байсан үед өгдөгөө. Тэгэхээр гэж хэлчихсэн. Тэгэхээр цистон бол өөрөө жирэмсэн дээр хийгдсэн судалгаа таахгүй. Тэр хэмжээгээр аюулгүй л гэсэн үг. Тийм байна тий. Тэгэхээр тухайн 100 эмэгтэйг даарч явсан судалгаанаас болохоор тухайн 100 эмэгтэйгийн 97% нь цэвэр үр дүн хүрсэн. Яг цистон ууж исэн 80% нь үр дүн өгсөн 6-7 хоног дагаад судлахад зөвөр 90%-аар буурсан. Дангаар нуухад. Антибиотиктой цистомыг хавсруулж уухад 99% үр дүн гаргасан. Нэгсэндээ тухайн шийжсэн одоо лабораторийн шинжилгээнд одоо шийсний шинжилгээ авахд нян энтер илрээд явж исэн бол бүгд байхгүй болсон гэж утсан. Цистон реналка дээр хийгдсэн судалгаан дээр 80% үр дүн гаргасан байсан. Тэгэхээр та антибиотик уугч байгаа бол эмчтэйгээ зөвлөлтөөд хажуугаар нь цистомыг уугаарай. Харин дахилт антибиотик ууцны дараагаар юу мэдэхгүй байгаа бол цистон реналкагаа уугаад үзээрэй. Тэгэхээр цистоноо ер нь дагаж уугаарай гэж зөвлөж байгаа. Тэгэхээр цистон амиг болохоор тухайн 3-7 хоногтой эмэгтэйд 3-7 хоногтой эмэгтэйд төртөл нь уулгацсан байхгүй. Тасралтгүй. Уулгацсан байсан. Тэгээд 6 сар хүртэл хамгийн багадаа 1 жил хамгийн багадаа 3 сар уулгасан байсан. Тийм. Нэг триместр дуустал шүү дээ, тийм. Уулгачихсан байсан. Тэгэхээр ийм үр дүнтэй байгаа шүү гэж одоо би зөвлөмөр байна. Тэгэхээр жирэмсэн үед бол эмчилгээний үед бол маш асуудал гардаг гэж хэлсэн. Удаан олон дахин тавтаад өвдөд идэг байна. Тэгэхээр энэ одоо яг ийм үед нь бол байнгын доктортой юм хэрэгтэй байна. Байнгын доктортой эмэнд нь ургамлын эм хэрэгтэй байдаг. Тэгээ ургамлын эм дотор задаа цистомыг сонгож аваарай. Тэгэхээр энэ ургамлын эм гэхээр хаа хамаагүй юм аваад ууч болохгүй шүү. Тэгэхээр энэ судалгаатай л юм авч уух хэрэгтэй байх нь тийм. За жирэмсний үегээ ярьж байгаа. Тэгэхээр яг нөгөө цистомыг зөвхөн одоо нөгөө жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан юм уу гэдэг ойлголт бас эмэгтэйчүүдэд манаас төрж магадгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг мэдээлэл өгөөч те. За цистом нь бол 10 ургамлын нийлмэрлэл найрлагатай юм бүтээгдэхүүн байгаа юм. За тэгэхээр цистомыг болохоор яадаг вэ гэхээр нэгдүгээрт бол цистом маань нянгийн эсрэг. Нян. За ням маань болохоор яадаг вэ гэхээр тэр бөөрсөсний замын өвчлөг үүсгэж байгаа гол юм шүү дээ. Энэ дотор E. coli гэдэг юм байгаа. За E. coli гэдэг маань бөөрсөс дамжуулах замын нянгийн 70% нь үүсгэдэг. За E. coli гэдэг ням бол өөрөө хоол боловсруулах зам дотор байж идэг. Хэвийн үедээ зүгээр хэвээ одоо ашиг тухайн зам дотроо бол тэнгуут нөгөө шээс дамжуулах зам дотор ороод ирэнгүүтээ өвчлөл үүсгэж явдаг. Өвчлөл үүсгэж явдаг. Тэгэхээр ер нь тэгэл бактериолог гэхэл E. coli гэж идэг байхгүй. Тэгэхээр яг цистом маань энэ E. coli гэдэг нянгийн ийм шилбүртэй юм байдаг байхгүй. Энэ нянгийн гадна бүрхүүлийг задалдаг. Тэгэхээр энэ дотор антибиотик ороод тэрийг устгах боломжийг улам сайн нэмж өгдөг. За хоёрдугаарт нь болохоор шээс хөх үлдэлтэй. Шээс хөх. За юуны үед чинь бол бөөр бол өөрөө өдөрт бол 1500 литр хүртэлх шээсийг 180 литр шээсийг боловсруулж идэг байхгүй юу. Тэгээ энээсээ 99%-ийг нь буцааж бие махбод руу явуулаад 1%-ийг нь шээс болгож идэг. Ийм юутэй үйл ажиллагаатай. Тэнгүүд яадаг вэ гэхээр шээсээ ингээд байнгын шүүгээд иж чадахгүй, байнгын эргэлдүүлээд иж чадахгүй учраас бие дотор ус хөрөмжлөгдөд идэг. Тэр нь эсийн завсар ороод хав үүсгэнэ шүү дээ, тий. Тэгэхээр энэ эсийн завсрах усыг хөөх замаар биеийг усруулжүүлэлгүйгээр шээсийг хөөж өгдөг. За 3 дугаарт болохоор тэр өвдөлтийг намдааж өгдөг буюу өрөвслийн эсрэг үйлчлэг өгдөг. Ер нь бол яг өрөвслийн эсрэг л тий. Өвдөлт намдаад байгаа шалтгаан чинь. Тэгэхээр нөгөө бөөрчин өөрөө байнгын мэдрэлцүүлэлттэй. Мэдрэлцүүлэлт байхгүй болох юм бол энэ дотор хэлцэж энэ их хэмжээнээс ус чинь тэр чигээр гараа явчих шүү дээ. Тэгэхээр за тэлээрээ, за агшаарай, за тэлээрээ, за агшаарай гэдээ байнгын тийм одоо үйл ажиллагаа явагдаж байдаг учраас энэ дотор мэдрэлийн хэцүүд их байж байгаа. Тэнгүүд бүр жоохон өвдөнгүүд бүр хүчгээд байдаг шүү дээ. Ингээд нуруу тал тий амар өвддөг шүү дээ. Тэгэхээр энэний эсрэг буюу тэр
үргэлжлэлийг дарж өснөрөө энэ өвдөлтийг намдаж өгчдөг. За дөрөвдүгüрт нь бол чулуу задлах гэсэн үүрэгтэй байдаг. За тий. Тэгэхээр бөөр шээсэнд дамжуулах зам маань өөрөө энэ дотор маань эрдэс бодисууд нь илүүдл эрдэс бодис маань гадагшилж явах хэрэгтэй. Нөгөө тэр гадагшилж чадахгүй энэ дотор бүгд нөхрөө чулуу болоод байдаг. Энийг аажууд нь задлж буюу өгөх буюу 1 см хүртэлх чулууг задалдаг. За тэгээд үргэлжлэлийн эсрэг үйлчлэхтэй. За тэгээд хамгийн чухал нь болохоор 5 дахь үйлчлэг нь болохоор антиоксидант буюу одоо тэр нэг бөөрчин одоо ингээд жирэмсэн үед ингээд яагаад байгаа штэ шахагдаад дарамтанд ороод ачаал нь өөрөөс нь хэд дахин ихсээ те биеэр эргэлдэж байгаа цусны хэмжээ чинь 1.5 дахин ихсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө зүгээр өдөр тутамдаа хийж исэн ажил нь хэд их ихсчихэд ингээд ядрах гэдэг штэ. Тэгэхээр надад нэг ингээд амар их ажилтаа яжсэн чинь нэг хүн хоол зөгөөл те нэг хүн массаж хийж өгөө тэгэл надад айгуу сайхан миний ажлын эрч хүч нэмэгдэндээ тий. Яг тэрнтэй адилхан антиоксидант буюу бөөрийн эд эрхтэн хамгаалж өгдөг. Ийм үйлчлэгээтэй. Тэгэхээр энэ нь бол яг жирэмсэн үед хэрглэж болох судалгаатай учраас зөвлөд байгаагаас биш зүгээр бөөр шээс дамжуулах замын бөөр өвддөг циститтэй энэ гэсэн ямар ч хүн хэрглэж болно. Тэгэхээр Монгол Улсын шинжлэхдсэн одоо эмийн хуулиар бол жортой юм бол зарагддаггүй. Юу одоо шууд авч болохгүй тий. Харин цистой эмийг бол бүх эмийн сангуудаас жоргүй учраас та авч хэрэглэх боломжтой. Ер нь цистой эмийг 2 ширхгээр 2 удаа доор хаяж 3 айрцгийг угаач гэдэг бид бол зөвлөдөг. Яагаад тэгэхээр энэ E. coli гэдэг ням маань өөрөө дархлааны системээс бултах маш олон төрлийн механизмтай байхгүй юу. Тэгэхээр 3 хайрцгийг ингэж байгаа тийм байнга ингээд тогтолтоо ууж энэ ингээ чинь ингээд устгах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол эн чинь гадуураа нэг бүрхүү үүсгээл нэг эсвэл хэлбэрээ өөрчлөөл те нэг эсвэл ин шархны гүнд очиж нуугдаал энэ төр гэдэг аим олон механизмтай бич дээ. Тэгэхээр энийг одоо энэ устгах үндсэн хугацаа маань энэ 3 хайрцаг ерөнхийдөө судалгаагаар хангалттай гэж үзсэн. Жирэмсэн үед бол бид нар бол нэг 2-3 сар бол уухыг бол зөвлөдөг байна. За баярлалаа амжаа. За үзэгчдээ эрүүл амьдрах цааны нэвтрүүлэг өнөөдрийн зочноор Завхар төмөр компани эмч Пүрвж урагд оролцлоо. Мэдээлэл өгсөн эмчтэй баярлалаа. Танд амжилт хүсье. За танд ч гэсэн үзэгчтэй ч гэсэн эрүүл уртаа амьдрах одоо хэм маягийн өөртөө бий болгож тэгээд өвчин зовлонгоо ингээд илүү их аж аргалтай амьдрахыг хүсье. Баярлалаа амжаа. Эрүүл амьдрах цааны нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар жирэмсэн үеийн бөөр шээс дамжуулах замын эмгэг гэсэн энэ одоо сэдвээр үзэгчдээ мэдээллийг хүргэлээ. Нэвтрүүлгийн анхаарлаа хандуулан үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа.